За би түрүүний оюун гишүүнтэй одоо бас санал нэг энэ талаар ярихсан юм л да. Яг тэгэхээр агаарын бохирлыг бууруулах дэд хорооны дарга албыг хашдаг. Тэгээд шийдлийн засгийн газар гарч ирснээс хойш агаарын бохирдлоо одоо тэмцэх асуудлаа бол үндсэндээ хаячлаа. За 3,000 айлд бол одоо шалны халаалт тавиулсан агаарын бохирлыг бууруулах чиглэлээр тэгээ айл болгон бол сая гаруй төгрөг гаргаад энийгээ тавьдсан. Цаашид бол одоо хөнгөлөлттэй цахилгаанаар агаарын бохирлыг бууруулахын тулд хөнгөлөлттэй цахилгаанаар энэ айлуудыг хангана гэсэн боловч за төсөвт агаарын бохирлыг бууруулах тал дээрх бүх мөнгийг байхгүй болгосон шалтгаалаад энэ айлууд өнөөдөр хүртэл энэ одоо тавьсан халаалтаа бол агаарын бохирлыг бууруулах чиглэлээр бол хэрэгжүүлж чадахгүй байгаа л да. Тэгээ энэ янзаараа ингээд цаашаа яваад иж болохгүй баха. Энэ айлуудыг бас ингэж хохироож болохгүй бах гэж бодож байна. За хоёрдугаарт энэ хуультай бас нэг их холбоогүй гэлээч гэсэн эрчим хүчний сайдаас асуух асуулт байгаад байна л да. За нийслэл Улаанбаатар хотод бол тог цахилгаангүй айлууд нэлээд байгаа. За мэдээж хотын төвийн дүүргүүдэд бол энэ асуудал байхгүй шүү дээ. Яагаад гэхээр газар байхгүй учраас за хамгийн гол нь сонгон найрхан дүүрэгч гэдэг нь одоо Улаанбаатар хотын захын гэр хорооллуудад бол тог цахилгаангүй айлууд их байна. Өнгөрсөн хугацаанд 3,000 гаруй айлд бол тог цахилгааныг нь залгуулж өгсөн сонгон найрхан дүүрэг дээр. Гэвч одоо үргэлжлүүлэн онлайнаар газар олголт хийгээд иргэд шилжин суурьшилт ихтэй байдаг учраас дахиад 5,000 айл тог цахилгаангүй байж л байна. Өнөөдөр 3-аас 5 жил тог цахилгаангүй хүүхдүүд гэртээ лааны гэрэлд хичээлээгээ сууж байгаа ийм байдал үргэлжилсээр байгаа байхгүй юу? Бид нар ч бас 21-р зуунд амьдарчиж арайч бас ийм байдалд амьдарч болмооргүй байгаад байдаг. Тэгээ энэ асуудлын араас хөөцөлдөд явхаар 2016 оны төсөвт бол гэр хороололд шинээр тог цахилгаан тавигдах мөнгө төгрөг ерөөсөй суугаагүй юм шиг байгаад ах юм. Тэгээ энэ талаар ямар бодлого явуулах гэж байна? Мөнгөө суулгаж чадах нь уу? Хэрвээ мөнгө суулгаж чадаагүй байгаа бол сонгон найрхан дүүрэгт байгаа 5,000 айлын тогийг тавиулахын тулд би одоо төсөв дээр мөнгө суулгахаараа хөөцөлдөх ёстой юу? Энэ талаар мэдээлэл авах гэсэн.